Тэгэхээр ер нь бол эдийн засаг гэдэг зүйл маань бол зах зээлийн зарчмаар явагдаж байгаа тохиолдолд бол тодорхой хэмжээнд эрэлт бий болж идэг, нийлүүлэлт бий болж идэг. Тэгээ энэ хувь талаасаа ч улс талаасаа ч ер нь бол оролцож илээдэг. Энэтэй хоршоод зохицуулаад уялдаад явж явах хэвээр бас нэг бодлого нь юу вэ гэхээр энэ мөнгөний бодлого маань өөрөө байж байгаа гэсэн. Гол асуудал нь нэг бодлогын хүлээл хүмүүсүүд яригадаад байдаг шүү дээ. Яг нь энэ бол Монгол банкнаас явуулж байгаа мөнгөний бодлогын үндсэн асуудал мөн үгүй юу юм уу? Зээлтэй холбоотой асуудал яригдаад зээлийн хүүгээл яригдахаар л ер нь бол Монгол банк л бууруулахгүй байгаа юм шиг. Зээлийн хүү гэдэг юм чинь бол маш олон зүйлийн нийлбэрээр бол бүрддэг юм аа. Тэгээд тэр бүхнийг нь бол шууд одоо ингээд буулга гэсний дагуу буулгаад байх боломж бол байдаггүй. Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үед одоо иргэд гэдэг ч юм уу аж ахуйн нэгжүүд яг юун дээр нь анхаарч одоо тэр шийдвэрт анхаарал хандуулах хэрэгтэй юм болоо. Манайд яг тэр төрлийн тиймэрхүү хүлээлт ер нь хэр үүсдэг вэ? Сайн байцгаана үзэгчдээ. Insights podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бидний энэ удаагийн дугаараар мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн Монгол Улсын их сургуулийн дэд профессор Инх Амгалан оролцохоор хурж ирсэн байна. За таны өнөөдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний урилгыг хүлээж авч оролцохоор ирсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдвийн хүрээнд бол ерөнхийдөө таныг одоо Монгол банкны мөнгөний бодлогын хороонд одоо орон тооны бус гишүүнээр ажилтгийн хувьд ер нь одоо олон нийтэд мөнгөний бодлого гэж ер нь яг юу юм бэ? Мөнгөний бодлогын шийдвэр ер нь яг хэрхэн гардгийг, биднэрт ер нь яаж нөлөөлдгийг гэх одоо ерөнхийдөө суур ойлголтыг нь илүү одоо сайн хүргэх талаас нь ярилцсан гэсэн одоо төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр юуны төрөнд танаас асуухад мөнгөний бодлого за мэдээж одоо Монгол банкнаас бол мөнгөний бодлогыг одоо хэрэгжүүлдэг байгаа. Тэгэхээр ер нь энэ мөнгөний бодлогыг ер нь яагаад хэрэгжүүлдэг? Ер нь бүр суураас нь эхлэхэд яг энэ Монголд одоо энэ хоёр шатлалт банкны тогтолцоо гэж явж байгаа тийм. Ер нь 1990-ад оноос хойш Төв банк болон Арилжааны банк гэсэн үндсэн хоёр одоо шатлал бүхий банкны тогтолцоонд бид нар одоо ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь энэ хоёр шатлалт банкны систем ер нь яг системд Арилжааны болон Төв банкны яг ялгаа нь юу юм бэ? Одоо ямар одоо функцтэй ажилладаг вэ гэдэг талаас нь хоёул яриагаа эхлэе. Тэр яг анх 1924 онд Улсын банк гэдэг байгуулагдаад тийм 1991 он хүртэл бол энэ маань бол нэг банкны нэг шатлалтайгаар одоо ингээд явж ирсэн. За тэг яг 1990 он гараад ер нь бол зах зээлийн шилжилт эхлээд ингээд холбоотой бол хувийн банкуд, арилжааны банкуд бол байгуулагдаж эхэлсэн. Гэхдээ яг бол албан ёсоор бол энэ хоёр шатлал руу шилжээгүй байж байгаад 1991 оноос хууль гараад бол яг Монгол улс албан ёсны хоёр банкны шатлалтай болёо гэдгээр гараад ингээд гарч ирсэн байж байгаа. За тэгээ яг Төв банкны үндсэн үүрэг зорилго гэдэг аваад үтсэх юм бол мэдээж бодлогын чиглэл рүү илүү үйл ажиллагаа явуулна. Монгол улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хангах, ард иргэдийн амжиргааг нийцтэй байлгах гэдэг эдийн засаг талаасаа бодлоготой холбогдуулсан юм үйл ажиллагаа явуулж байгаа. Харин арилжааны банкуудын хувьд илүү бизнесийн чиглэлтэй тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулна, үйл ажиллагаараа санхүүжин тэндээсээ ашиг олно гэдэг ийм зорилготойгоор бол байгуулагдаад ингээд явж байгаа. Мэдээж Төв банкнаас явуулж байгаа бодлого маань арилжааны банкудаар бол дамжаад хэрэгжээд явна гэдэг ийм байдлаар бол үйл ажиллагаанууд бол явагддаг гэсэн үг. За тэгэхээр ер нь Монгол банк өөрөө тэгвэл бодлогын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд арилжааны банкудаа ерөнхийд нь одоо зохицуулдаг ийм функцтэй байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо хуулиндаа бол зааснаар Төв банкны үндсэн үүрэг нь бол төгрөгийн доктортой байдлыг хадгална гэж байгаа тийм. Тэгэхээр энэ нь бол бас нэг олон нийтийн дунд бас жоохон төөрөгдөл үүсгээд ах шиг гэдэгтэй. Яг төгрөгийн доктортой байдал гэдэг нь яг юу гэлээд байна? Нэг талаасаа хүмүүс ханшиг илүү одоо онцолж ярьдаг. Нөгөө талаасаа мэдээж инфляцтэй үнийн доктортой байдал гэдэг. Тэгэхээр ер нь бол одоо зөв ойлголт нь бол мэдээж төгрөгийн доктортой байдал гэдэг нь бол яг Төв банкныхаа үндсэн үүргийн хүрээнд бол үнийн доктортой байдлыг авч үзэж байгаа шүү дээ бид нар. Тэгэхээр ер нь яг энийг төгрөгийн доктортой байдал гэдгийг яг ханш болон одоо энэ хэрэглээний үнийн хувьд яг ямар ялгаатай байдлаар яг ойлгох уу? Яг Монгол банкны яг одоо гол зорилт нь яг юун дээр ямар зорилттойгоор ажиллаж байгаа вэ гэдэг талаас нь ирвэл. Тэгэхээр яг угаасаа хуульдаа бол заагаад өгчихсөн Монгол банкны тухай хуульд бол Төв банкны тухай хууль дээр бол энэ асуудлыг бол угаасаа тусгасан. За Монгол улсын төгрөгийн тогтвортой байдлыг хадгална гэдэг энэ чиглэлийн хүрээнд бол үйл ажиллагаа бол явуулдаг. За тэгээд яг иргэдийн ойлголт бол яг янз бүр хуваагдсан байдгийн. Тэгээд яг
Монгол банк угаасаа төгрөгийн тогтвортой байдал гэхээр нэг талаасаа валютын харьцах төгрөгийн ханшны тогтвортой байдлыг авч үзнэ. Нөгөө талаасаа бас инфляцийг авч үзнэ. Өөрөөр хэлбэл энэ хоёрыг хоёулангийн ер нь бол тогтвортой байлгахад бол илүү чиглэсүүл ажиллагаа явуулна гэдгээрээ бол ойлгоод явах нь бол зөвлөдөө. Тэгэхээр бол энэ хүрээндээ бол Монгол банк бас бодлогын хүүгээр дамжуулаад болон макро зохистой бодлогын арга хэрэгслүүдээр дамжуулаад эдийн засгийн тогтвортой байлгах, за санхүүгийн системд ямар нэгэн хямрал үүсэхгүй байх, ард иргэдийн амжиргааны төвшинг хэвийн авч явах, за цаашлаад эдийн засгийн өсөлтийг хангах гэдэг энэ чиглэл дээр бол бодлогын үйл ажиллагаанууд нь бол чиглээд явдаг гэдгээр бол биднээс ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр эдийн засгийн тэнцвэртэй дурцах тааны хөгжлийг бас харгалзаж үздэг байх нь тийм гэсэн тийм. Тэгвэл яг санхүүгийн тогтвортой байдал талаасаа энэ банкуд дээр, арилжааны банкуд дээр одоо зохицуулт хийгээд хяналт шалгалт хийгээд явдаг. Энэ талаас нь яг үргэн яг хэрэгждэг юм бол. Тийм. Тэгэхээр яг юу яаж байгаа? Ард иргэдийн дунд бол гол төлөв ярихдаа бол бодлогын хүч гэдэг юм уу тийм иймэрхүү агуулгаар ер нь бол ойлгогдоод явдаг. Гэтэл бол Монгол банкны өөр бас нэг чиг үүрэг маань болохоор санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого явуулдаг. За энэ агуулгаар аваад үзэх юм бол арилжааны банкуд дээр бол тодорхой хэмжээнд бол гарч ирсэн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой чиг үүргийг бол олгодог. За тэгээ энэний дагуу бол яг хөглөр арилжааны банкуд дээр бол Монгол банкнаас гаргаж байгаа бодлогын хүрээнд бол үйл ажиллагаагаа бол зохицуулж явна гэж ингэж ойлгож болно. За зүгээр хамгийн наад захын жишээнүүдийг аваад үзэхэд макро зохистой бодлогын хүрээнд одоо үр орлогын харьцааг тавьдаг ч юм уу тий. Эсвэл нөгөө банкнуудын юуны захын ханшин дээр одоо жишээлбэл Монгол банкны зүгээс бас нөлөөлөгч гэдэг юм уу тий. Эсвэл юуны заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоож өгч гэдэг юм уу тий. Иймэрхүү байдлаар бол ер нь бол арилжааны банкуд дээр бол тодорхой хэмжээнд бол Монгол банкны зүгээс бол оролцоотой ажилдаг. За дээрээс нь мэдээж бас хяналт шалгалтын үүргийг бол Монгол банкны зүгээс бол хийж байгаа. За тэгэхээр энэ бүх ажиллагааны үр дүнд бол ер нь бол зах зээл дээр бол эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад бол Монгол банк өөрийн бодлогуудыг бол хэрэгжүүлдэг гэсэн. Тэгээ энэ дээр бас яг нэг зүйлийг нэмээд хэлэхэд Монгол улс чинь өөрөө чөлөөт одоо зах зээлтэй улс гэдэг утгаараа нөгөө ханш бас өөрөө чөлөөтэй тогтдог гэж байгаа тийм хөгж ханшийн тогтолцоотой гэж явж байгаа. Тэр яг ингээд шууд ханшийг тэд одоо байна. $10 ханш жишээ нь одоо заавал 3500-тай тэнцэнэ гэдэг нэг тодорхой тоон дээр барьдаггүй байх ёстой шүү дээ. Тодорхой хэмжээнд хэлбэлцэх ёстой. Тэр хэлбэлцлийг яг айлуулах баг байх та. Тэгээ ер нь бол яг угаасаа юу штэ зах зээлийн зарчмаараа явна гэвэл ханш гэдэг зүйл маань яг хөглөр эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдаад явна. За эрэлт өндөр байгаа тохиолдолд бол нийлүүлэлт бага эрэлт өндөр байгаа тохиолдолд бол ханш өсгöd явна. Эсвэргээрээ нийлүүлэлт ихтэй эрэлт багтаа байгаа тохиолдолд бол буурна. Гэхдээ Монгол банкн дээр барьж байгаа үндсэн нэг зорилгын асуудал нь гэхээр ханшны хит хэлбэлцэл үүсгэс сэргийлэх байдлаар явах хэрэгтэй. Түүнээс бол яг хүчээр бол ханшийг тэд барина гэдэг юм уу те. Ингээд бариад ингээд хөдөлгөөнгүй байлгах тухай асуудал бол энэ биш юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ. Тэр гол зорилт нь бол мэдээж одоо инфляцийн тогтвортой байдал гэж ойлгох нь. Инфляцийн өсөлтийг аль болох бага байлгах гэж. За мэдээж огт инфляц байхгүй байж болохгүй. Тэгэхээр эдийн засаг тодорхой хэмжээнд хөгжих, өсөх энэ үйл ажиллагаа тэлэхэд бол тодорхой хэмжээгээр бол инфляцийн түвшин бол байх ёстой. За тэгэхээр та бүхэн бас урд нь сонсч байсан билгүй. Одоо өндөр хөгжилтэй улс орнуудад ялангуяа Японд дефляц явагдаад ингээд эдийн засаг дээр нь ямарваа нэгэн өсөлт бол ер нь ажиглагдах юм байгаад эдийн засгийн өсөлт нь 0.2, 0.3 ч гэх юм уу бүр маш бага түвшин рүү яваад очиждаг. Энэ яд үхлээ нөгөө дефляцаас шалтгаалаад эдийн засаг тэлж чадхаа байждаг ийм нөхцөл байдлуудад ордог учраас бол тодорхой түвшинд бол инфляц байх ёстой. Харин инфляцийг хит өндөр байлгах нь бол эргээд эдийн засагтай хортой байдаг учраас энийг бас Монгол банкны зүгээс тодорхой түвшинд бол энэ инфляцийн түвшинг бага байлгахад бол анхаарч ажиллана гэсэн үг л дээ. Тэгэхээр одоогийн Монгол банкны хэрэгжүүлж байгаа бодлогын хувьд бол инфляцийн зорилт нь 6% дээр байгаа тийм. Тэгээ яг энэ юу штэ дунд хугацаанд бол 6 дээр нэмэх хасах 2 гэж ярьж байгаа тийм. Урт хугацаанд бол яг Монгол банкны зүгээс бол 5 дээр нэмэх хасах 2 гэдэг бодлогыг бол барьж ажиллаж байгаа. Тэгээ одоо бол яг бас инфляцийн түвшин маань бол одоо Монгол банкны зорилт түвшинд болох 6 дээр нэмэх хасах 2% дээр бол орсон. Сая сүүлд гарч ирсэн 2 сарын мэдээгээр бол инфляцны 6.5%-тай болж байгаа тийм. Тэгэхээр энэ маань бол бас харьцангуй бас Монгол банкны зорилттой түвшин лүгөө ер нь бол төгсөж ирсэн ийм л үр дүн гарч ийн гэсэн үг л дээ. За тэгэхээр та түрүүн бас яриандаа хэллээ мөнгөний одлого гэхээр л ерөнхийдөө хүмүүс яг бодлогын хүү гэдгээр нэг шууд одоо төсөөлөлтөд бодлогодог шүү дээ. Тэгэхээр яг мөнгөний бодлого гэдэг өөрөө бодлого нь өөрөө яг ямар зорилготой яаж хэрэгждэг юм бодлого юм бэ? Ягаад одоо хамгийн чухал одоо макро бодлогын нэг болоод байгаа шүү дээ. Тэгэхээр яг ямар бодлого
байдаг вэ? Үүний цаана яг ямар одоо процесс явагддаг вэ гэдэг талаас нь хэрвэл. Тэгэхээр ер нь бол эдийн засаг гэдэг зүйл маань бол ер нь зах зээлийн зарчмаар явагдаж байгаа тохиолдолд бол тодорхой хэмжээнд эрэлт бий болж идэг, нийлүүлэлт бий болж идэг. Тэгээ энд хувь талаасаа, улс талаасаа ч ер нь бол оролцож илээдэг. Одоо тэгээд эдийн засаг дээр бол гол ярьдаг зүйл маань болохоор бид бүхний хичээлүүд дээр ч ярьдаг байсан сангийн бодлого, мөнгөний бодлого гэж ярьдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хоёр бодлогоор дамжиж бол улс орны эдийн засгийг бол удирдах чиглүүлж бол ер нь бол явдаг. За тэгэхээр мэдээж сангийн бодлого талаасаа гээд аваад үзэх юм бол төсвийн анзаардал, төсвийн орлогын асуудлууд яригддаг. Тэр маань яаж юм гэхээр татвараар дамжаад ингээ явдаг. За тэгээд орлого харьцангуй гайгүй их байгаад ирж байгаа тохиолдолд одоо юу гэдгийг төсвийн зарлага нэмэгддэг ч гэдэм үү. Тэгэхээр энэ бодлого маань дангаараа бас хэрэгжээд яваад байвал бас эдийн засаг дээр сөрөг нөхцлүүдийг үүсгдэг ийм нөхцөл бол ажиглагдаад байдаг. Тэгвэл энэтэй хошоод зохицуулаад уялдаад явж явах хэвээр бас нэг бодлого нь юу вэ гэхээр энэ мөнгөний бодлого маань өөрөө байж байгаа гэсэн үг. Тэгэхээр мөнгөний бодлого бол яг үгээр тодорхой хэмжээнд зах зээл дээрх хэлбэлцлийг айл болох, багасгах, айл болох иргэдэд инфляцийн дарамтад бага өртүүлэх, эсвэл төгрөгийнхөө хашиг тогтвортой байлгах гэдэг энэ тал дээр нь илүү бодлогын арга хэмжээ явдаг. Одоо жишээлбэл манай дээр сүүлийн жилүүдэд нэг анхаарагдаад байгаа зүйл нь юу вэ нөхлөөр эдийн засаг ингээд тэлээд ирэхээр дагаад төсвийн зарлагууд маань ингээд огцом тэлж байгаа юм нөхцөл байдлууд ажиглаж байгаа. Тэгэхээр төсвийн зарлага нэмэгдэж байна гэдэг маань тэр хэмжээгээр зах зээл рүү мөнгө нийлүүлэгдэж байгаа. Тэгэхээр тэр их хэмжээний мөнгө чи яадаг гэхээр эргээд үйлдвэрлэлийн хөгжил жахан тааруухан байгаа тохиолдолд бол яадаг гэхээр хэрэглээг илүү дэмжих, хэрэглээг дэмжиж явахаар яадаг гэхээр нөгөө биднээсийн хил цанснаар эрэлтийн гаралтай гэж нэрлэдэг инфляцийг өөрөгдөх ч гэдэм үү. Ийм асуудлууд явагдахад тэрийг зөөллөд гэдэг юм уу Монгол банкны явуулж байгаа мөнгөний бодлогын хүрээнд тодорхой хэмжээнд бодлогын хүүгээр тэр хит их нийлүүлэлтийг сармөгжүүлэх гэдэг юм уу эргээд тэр нийлүүлж байгаа мөнгийг зах зээлээс татах гэдэг юм уу. Ийм чиглэлийн бодлогууд бол бас давхар явагдаж явах хэрэгтэй. Тэгэхээр энэний нэг нь өөрөө энэ мөнгөний бодлого байж явагддаг ийм зүйл байгаа. Мэдээж сангийн бодлого, мөнгөний бодлого бол хоорондоо уялдаж явж явах хэрэгтэй. Тэгээ уялдна гэдэг нь бие биенээсээ хараат байна гэсэн үг биш л дээ. Ер нь бол яг бие бинийгээ зарим үед нь пуш хийж өгч явах хэрэгтэй. Зарим үед нь болохоор эсрэгээрээ бодлогын зөвлөгчилж өгч явах хэрэгтэй ч гэдэг юм. Эднээс хоорондоо ер нь бол уялдаатай явж явах хэрэгтэй ийм л зүйлсүүдэлтэй. Тэгэхээр манай дээр бол энийг ер нь бол бас бодлогын төвшөнд ялангуяа улс төрчид шийдвэр гаргадаг хүмүүсүүдийн төвшөнд бол энийг бас анхаарч явах, үзэж явах хэрэгтэй гэдэг юм бодолтой. Та өөрөө одоо Монгол банкны мөнгөний бодлогын хороонд хараад басаар одоо гишүүнээр ажилладаг те. Тэгэхээр яг Викторийн ярилцж байгаа яг энэ цаг үед бол одоо дэлхийн ихэнх төв банкудаас одоо бодлогын шийдвэрээ гаргах гээд хуралдаж байгаа. За үүнтэй зэрэгцээд Монголд ч гэсэн яг Монгол банкны одоо хорооны хурал явагдаж ах шиг байна. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ мөнгөний бодлогын шийдвэр гэдэг нь за яг хуу та сая хэлээд одоо нэг талдаа мөнгөний бодлого нөгөө талдаа сангийн бодлого байдаг. Улс орны одоо хамгийн чухал бодлогууд нь тий. Тэгэхээр сангийн бодлого бол мэдээж одоо энэ засгийн газар дээр хуралдаа засгийн газраас шийдвэр нь гардаг бол мөнгөний бодлогыг одоо Монгол банкнаас гаргаж байгаа. Тэр яг Монгол банкны шийдвэр гээд одоо олон нийтэд танилцуулахаар ингээл одоо бид нар хэвлэлийн хурал хийж агаад шийдвэрийг танилцуулдаг шүү дээ. Тэгэхээр ингээд яг үүний цаана яг ямар хуу процесс явагдаж тэр тухайн шийдвэрийг гаргаж байгаа вэ? Олон хүмүүс одоо бодлогын хорооны гишүүд ер нь яг хэдэн хүмүүс сууж агаад ямар хугацаатай ямар одоо мэдээлэл дээр үндэслээд гэдэг ч юм энэ шийдвэр гардаг вэ? Тэгэхээр яг албан ёсны оронтоогоор бол юу яаж Монгол банкны мөнгөний бодлогоор бол 7 гишүүнтэй байх ёстой. За ерөнхийлөгч болон 2 дэд ерөнхийлөгч. За эдгээр нь бол яг албан ёсны. Тэгээ хараат бас 4 гишүүн байдаг. За энэ бол тухайн чиглэлээрээ мэрэгсэн судалгаа шинжилгээ хийдэг ихтэй сургуульдаас ажиллаж исэн энэ чиглэлийн бас туршлагатай ийм хүмүүсүүдийг бол сонгон шалгаруулалтаар явж улсын хурлаар оруулж бол баталдаг ийм зарчимтай байгаа. За тэгээ одоо бол яг бодлогын ороо маань бол 6 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд яг хурлын үйл явц яаж явагддаг гэхээр ер нь бол яг эдийн засгийн чиглэлийн мэдээллүүд бол байнга авч байгаа. За тэгээ Монгол банктай холбоотой үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг бол нөгөө гишүүдтэй бол өгдөг. За тэгээ тэр мэдээллийг үндэслэдэг. За тэгээ мэдээж улиралд нэг удаа хуралдаж яг мөнгөний бодлоготой холбоотой шийдвэр гаргадаг учраас ер нь эдийн засгийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөж яаж явж вэ? Хандлага ямар байх нь вэ гэдэгтэй холбоотой ер нь бол судалгаанууд бас Монгол банкн дээр бол хийгдэж байдаг. Тэгэхээр тэдгээр судалгаануудынхаа үр дүнгуудыг бодлогын хорооны гишүүд бол хуралдаад сонсоод ер нь эдийн засаг дээр цаашид ямар асуудал
өсөж болохоор байна. Одоогийн байгаагаараа явж байхад болохоор байна уу? Бодлогын хүнд өөрчлөлт оруулах уу? Эсвэл макро зохистой бодлогын хүрээнд банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг өөрчлөх үү ч гэдэм үү те. За иймэрхүү асуудлуудаар бол бүгдээрээ хуралдаад ер нь цаашдаа ер нь ямар нөхцөл байдал үүсэх үү, ямар эрсдэл байж болох уу те. Эдийн засагт ямар үр ашигтай байж болох уу гэдэг асуудлыг бол хуралдаад ярилцаад за тэгээд одоо бодлогын хүн дээр жишээлбэл яаж өөрчлөх вэ гэдэг асуудлыг ярилцаад эцсийн байдлаар бол санал хураадаг. За тэгээд тэрэн дээр бол мэдээж гишүүдийн хувьд бол янз бүрийн байдлаар бол хандах тохиолдлууд бол байна. Мэдээж өөрсдөө хийсэн судалгаа, өөрсдийн итгэл үнэмшил, цаашдаа улс оронд үзүүлэх нөлөө гэдэг юмнуудыг бодолцож үзээд бол шийдвэр бол гаргадаг. За тэгээд шийдвэр гаргахдаа мэдээж олонхын саналын дагуу бол шийдэн чиглээд одоо жишээлбэл бодлогын хүн дээр өөрчлөлт оруулах уугүй юу гэдэг дээр шийдвэрээ гаргаад ингээд явдаг л гэсэн үг. Тэгэхээр бас нэлээд нарийн процесстэй үйл ажиллагаа явдаг байх нь тийм. Яг сонирхолтой санагдаж магадгүй одоо манай сонсогчдод холбооны нөөцийн банк гэдэг одоо Америкийн төв банкыг ерөнхийдөө нэрлэдэг байгаа шүү дээ. Тэр ерөнхийдөө одоо тэр холбооны нөөцийн банктай адилтгаад хэлвэл ерөнхийдөө болох уу? Яг холбооны нөөцийн банкн дээр ч гэсэн ингээд адилхан одоо гишүүд цугларч байгаад ингээд хорлоо хийгээ явдагтай адилхан Монгол банкны үйл ажиллагаа гэсэн адилхан. Тийм, ер нь бол олон улсын зарчим дээр бол олон улсын ер нь дэлхийн бүх улс орнуудын банкуд бол тодорхой төвшөнд бол мөнгөний бодлогыг явуулдаг. Тэр агуулгаараа бүгдээрээ шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр ганц Америкч гэлтгүй ер нь бол бусад улс орнуудын жишгээр ер нь бол мөнгөний бодлогын хороо хуралдаж тэр шийдвэрүүдийг бол гаргадаг гэсэн үг. Тэгэхээр яг сая одоо холбооны нөөцийн банк ч юм уу одоо Европын төв банк гэдэг ч юм уу тийм томоохон энэ эдийн засгтай улс орнуудад бол энэ төв банкны шийдвэр нэлээд одоо хүлээлт үүсгэдэг тийм зах зээлд. За одоо ялангуяа энэ 7 хоногт одоо холбооны нөөцийн банк болон Европын холбоо, Английн төв банк гэдэг ч юм уу томоохон банкуд шийдвэрээ гаргаж байгаа гэдэг дээр үндэслээд зах зээл нэг юм хүлээлтэнд орчлоо. Түүнийгээ дагаад бас энэ хавцааны өнөд өөрчлөгдөж байна гэдэг ч юм уу. Нэлээд юм одоо олон нийтийн ингээд хүлээлт үүсгэдэг. Тэгэхээр ер нь мөнгөний бодлогын шийдвэр гаргах үед одоо иргэд гэдэг ч юм уу аж ахуйн нэгжүүд яг юун дээр нь анхаарч одоо тэр шийдвэрт анхаарал хандуулах хэрэгтэй юм болоо. Манайд яг тэр төрлийн тиймэрхүү хүлээлт ер нь хэр үүсдэг вэ? Тэгэхээр ер нь бол яг шийдвэр гаргалт маань эргээд өөрөө эдийн засгийн үр дагаврыг дагуулж яадаг учраас Монгол банкны зүгээс бодлогын хорооны гишүүдийн зүгээс эдийн засгийн үйл явцыг бол байнгын нягт ажиглаж яадаг. За тэгээд эдийн засгт ямарваа нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үе асуудал гарах вэ? Гинтийн эдийн засгийн ямар нэгэн шокууд болох вэ? Эдийн засаг дээр хямрал болох вэ? Эсвэл эдийн засаг хит халалт үүсэх ийм нөхцөл байдлууд болох вэ гэд тэр бүх тэр талын мэдээлүүд судалгаа юмнууд дээр бол байнга ажиллаж ядгийнхаа хувьд бол энийг ашиглаж бол шийдвэрээ гаргадаг. За тэгээ биднээсийн Монгол банкн дээр гаргаж байгаа энэ шийдвэр маань эргээд яадаг вэ гэхээр ерөнхийдөө бол мөнгөний зах зээлээр дамжаад иргэдэд нөлөөд үзүүлдэг учраас ер нь бол тодорхой хугацаанд зарим үед бол гаргасан шийдвэр шууд үр дүндээ өрнө. Зарим нь бол тодорхой хугацааны дараа иргэдэд нөлөөлөх ийм нөлөөллүүд гарч ирдэг учраас энэ дээр бол ер нь бол ард иргэд байлан аж ахуйн нэгжүүдэд бол ямар нэг байдлаар нөлөөлөл нь бол шууд байдлаар бол нөлөөлөд явдаг гэж ингэж үзэж болно. Тэгэхээр одоо хамгийн наад жишээл одоо жишээлбэл зээлийн бодлогын хөв өөрчлөлттэй холбоотойгоор зээлийн хүн дээр өөрчлөлтүүд орох гэдэг юм уу те. За ийм байдлаар бол гараад ирэхээр яах вэ гэхээр аж ахуйн нэгжүүд дээр жишээлбэл үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах гэж байгаа тохиолдолд за ялангуяа дотоодын зах зээл дээрээс хөрөнгө босгох гэж байгаа ийм тохиолдолд бас Монгол банкнаас гаргаж байгаа бодлогын шийдвэртэй холбоотойгоор жаахан хүлээцнэх ямар шийдвэр гарах нь энэ маань урт хугацаанд үргэлжлэх үү, богино хугацаанд үргэлжлэх үү ч гэдэм үү те. Иймэрхүү нөхцөл байдлаа бол яалтчгүй харгалж үзэх ийм шаардлагууд бол гарна л та. Тэгээд одоо хамгийн маргаан дагуулдаг ч гэдэм үү асуудлыг л шууд нөлөөлсөн ямар асуудал вэ гэдээ аваад үзсэн гутал тэтгэврийн зээлийн асуудал дээр сая бас нэг хэсэг баахан асуудал боллоо шүү дээ. Тэгэл тэр маань яаж инхээр гарч байгаа шийдвэр маань шууд иргэдэд одоо жишээлбэл тухайн гаргасан шийдвэр бол хүрч явах жишээний тэр нь бол яг мөнгөний бодлогын үедээ бол холбоогүй ч гэсэндээ тэр маань яаж юм гэхээр бас гаргаж байгаа тэр зээлтэй холбоотой гаргаж байгаа шийдвэрүүд маань бас тодорхой хэмжээнд иргэдэд хамгаалах гэдэг юм уу те. Тодорхой хэмжээнд одоо жишээлбэл өндөр настай ахмадуудын хувьд ингээд аваад үзэхэд олгож байгаа зээлийн хэмжээ маань амжиргааны баталгаажих доод түвшнээс дээшээ гарсан дүн дээр нь одоо жишээлбэл зээл олгож болно ч гэдэм үү те. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингээд гаргаж байгаа шийдвэр байгаа. Гэхдээ энэ одоо гаргаж байгаа шийдвэр нь бүх иргэдэд бол бас таалагддаггүй байх тохиолдол байна. Тэр агуулгаараа яадын бас эсэргүүцэх гэдэг юм уу тохиолдлууд бол бас гарч ирээд л байна л да. Тэгээд энэтэй холбоотой бол яг бас улсын хурлын гишүүдийн зүгээс ч гэсэндээ бас нөлөөлөх гэдэг юм уу иймэрхүү
орлого хийжсэн тохиолдлууд байдаг. Гэхдээ яг Монгол банк өөрөө хараад бус гэдэг агуулгынхаа хүрээнд ер нь бол эдийн засгийн нөхцөл байдал юмнуудтай уялдаад энэ шийдвэрээ гаргадаг учраас бол иргэдийн зүгээс бол үзүүлэх нөлөөнүүд нь бол бас нэлээд өндөр байдаг гэж ингэж хэлж болно. Тэгэхээр нөлөөлөл нь харьцангуй шууд бас хэрэгжээд нөлөөлөл үзүүлэх байдал нь бол хурдан явдаг юм л байна л да. Тэгэхээр яг бодлогын хүүтэй шууд холбогдохгүй ч гэсэн эдгээр шийдвэр нь нөгөө макро зохистой бодлогыг та дөрвөлсөн тийм. Тэгэхээр энэ макро зохистой бодлогын хүрээнд тэгдэж байгаа шийдвэрүүд гэж ойлгож байгаа. Ер нь макро зохистой бодлого чинь 2008-9 оны дэлхийн санхүүгийн хямралын дараагаас тий уламжлалт бус мөнгөний бодлого гэдэг утгаараа анх гарч ирээд за миний санджаар 2018 онд Төв банкны хуулинд өөрчлөлт ороод аль биесээр хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Нэгэнт одоо хэлснийх яг энэ тэтгэврийн зээлтэй холбоотой энэ шийдвэр дээр нэгэнт тэтгэврийн зээл чинь өөрөө нэг төрлийн хэрэглээний зээл учраас хэрэглээний зээлтэйгээ адилхан одоо зохицуулалтаар явъя гэд өөр орлогын харьцааг тогтоох гэдэг ч юм уу иймэрхүү одоо зохицуултууд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь энэ өөр орлогын харьцаа гэдэг энэ үзүүлэлт энэ зохистой харьцаа нь өөрөө яг ямар одоо ач холбогдолтой харьцаа үзүүлэлт юм бэ? Та бас сая хэлээ одоо иргэдийг өөрсдийг нь л ер нь бодож байгаа шийдвэрээ хэлж штэ. Тэр нь яг ямар зарчмаар ажиллаад яг одоо гол эцсийн зорилго нь яг ямар одоо ач холбогдолтой юм бодлого юм бэ? Тийм. Тэгэхээр яг нөгөө саяны хэлжсэн үндсэн зорилго бол түрүүний хэлжсэн ерөөхдөө бол мөнгөний бодлогын асуудал байж байгаа. За мөнгөний бодлогын хажуугаар бол макро зохистой бодлогын асуудлуудыг бас мөнгөний бодлогын хорон дээр бол бас авч хэлэлцээд ингээд явдаг л да. Тэгэхээр саяны нэг ярьсан шийдвэр нь бол яг нугасаа мөнгөний бодлогын хорон дээр хуралдаад гаргаад ярьж байгаа гаргасан шийдвэр учраас энийг талаар бол ярьж байгаа. За яг тэр зээлтэй холбоотой асуудал дээр бол өөр орлогын харьцаа энэ төр тогтоож өгж байгаа зүйлс маань яаж юм гэхээр иргэдийн бас амжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх юм нөхцөл байдлууд бол үүсэхгүй байхад бол бас Монгол банкын тал дээр бол анхаарч ийн гэсэн үг л дээ. Хит их одоо жишээлбэл өөрсдийнхөө боломжит орлогоосоо давсан хэмжээний зээл авчихсан тохиолдолд бол өрхөд бол зээлийн дарамтад ордог. За тэгэхээр энэ маань яаж юм гэхээр зээлийн дарамтанд орсонтой холбоотойгоор эрүүл мэнд талаасаа ч за аж ахуй талаасаа ч ер нь бол сөрөг нөлөөллүүд үүсчдэг. Ялангуяа одоо юу гэдгийг зээлээ төлж чадахгүй хэмжээнд очиж байгаа тохиолдолд бол тухайн өрхийн хувьд бол хэвийн аж амьдралаа залгуулад явхад бол төвөгтэй шүү дээ. Дээрээс нь тэгээ мэдээж бас зээл төлөхтэй холбоотой сэтгэл санааны хувьд ч ихсэндээ ер нь нөхцөл байдал эвгүй болно. Гэх мэтлэнгээр ингээл олон зүйлсүүд иргэдэд бол шууд нөлөөлөд явцдаг юм тал байж. За улс орныхоо хэмжээнд бас аваад үзэх юм бол энэ маань хэрэглээний зээл ингээд хит их олгочхоор яадаг вэ гэхээр нөгөө хэрэглээд хэлж байгаатай холбоотой инфляцийг өдөөх юм асуудлууд гардаг. Тэгэхээр инфляцийг өдөөгөөд ирэхээр зээл аваагүй иргэдтэй ч гэсэн бас сөрөг нөлөө үзүүлээд хэлж байгаа юм л да. Инфляц өндөөсөд ирэхээр мэдээж бодит цалин буюу гар дээр авч байгаа цалингийн чинь хэмжээ бол нөгөө өмнөхтэйгээ харьцуулахад багасаад явчихж байгаа учраас амжиргаанд нь бас сөрөг нөлөө үзүүлнэ те. Гэх мэтлэнгээр ер нь бол эдийн засагт ийм бие биентэйгээ бүх үзүүлэлтүүд маань ер нь бол холбоотой байдаг учраас сөрөг нөлөөлөл нь өндөр гарч ирнэ. Тэгэхээр энэ дээр бол Монгол банкны зүгээс бас тодорхой хэмжээнд макро зохистой бодлогын хүрээнд гаргасан шийдвэрээр энэ асуудлуудыг бас давхар зохицуулж явдаг гэсэн. Тэгвэл макро зохистой бодлогыг за одоо бидний хамгийн сайн мэддэг жишээ нь тэгвэл өөр орлогын харьцаа болчиход байна тийм. Тэгэхээр өөр ямар бодлогын хэрэгслүүдийг макро зохистой бодлогын хэрэгсэлд ордог вэ? Бас одоо уламжлалт талаасаа ч гэсэн тийм бодлогын хүүнээс гадна ер нь одоо Монгол банк болон бусад ер нь одоо төв банкуудын ашигладаг бодлогын хэрэгслүүд юу байдаг вэ? За биднээсийн бас хамгийн сайн мэддэг нэг зүйл яг хуу иргэдийн хувьд бол бас нэг сайн мэдгүй байж болно. Арилжааны банкуд төр хамгийн их хэрэгжүүлдэг бол заавал ойлгох нөөцийн хэмжээг бас Монгол банкны зүгээс бол тогтоож өгдөг. За тэгээ заавал ойлгох нөөцийн хэмжээ тогтоосноор яг үгээр арилжааны банкуд маань өөрсдөө бас эрсдэлд орохгүй байх, тодорхой хэмжээний нөөцтэй байх гэдэг юм те иймэрхүү нөхцөл байдлуудыг бол бас олгож өгдөг юм давуу талтай байж байгаа. За тэгээд мөн гадаад валютын аль бие усны нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой Монгол банкны зүгээс юу гэдгийг тодорхой хэмжээнд валютыг худалдаж явах. За тэгээ валютын зах зээл дээр бол тодорхой төвшөнд нийлүүлэлтийг хийх. Энэ маань яаж юм гэхээр эргээл нөгөө ярьжсэнараа нөгөө эдийн засгийг тогтвортой байлгах гэдэг юм уу иймэрхүү агуулгын хүрээнд жишээлбэл нороод явж явах гэх мэтлэнгээр ер нь бол Монгол банкны зүгээс бол яг энэ эдгээр бодлогуудтайгаа уялдуулсан байдлаар бол энэ зохистой бодлогын асуудлуудыг бол авч үздэг л гэсэн үг л дээ. За тэгвэл одоо бодлогын хүүг одоо өсөглөө буурууллаа гэд бодлогын шийдвэрүүд гардаг. За өнгөрсөн жилийг аваад үзэх юм бол 2025 онд Монгол банкны зүгээс ерөнхийдөө бодлогын хүүг хэвээр хадгалсан жил өнгөрсөн те 12% нь хадгалсан. Тэгэхээр бодлогын хүүг хэвээр хадгаллаа, өөрчилсөнгүй гэдэг энэ шийдвэр нь өөрөө ямар мессеж өгөх үү гэж байна?
Тийм тэгэхээр яг хоо ер нь бол эдийн засгийн нөхцөл байдалтай уялдчихэд ийм л зүйл л дээ. Тэгээд яг хоо ер нь бол бодлогын хүү бол 2025 онд гарч ирээд ер нь бол 12 гэсэн нэг тогтмол дээр ер нь бол явж байгаа. Энэ маань яаж юм гэхээр яг хоо эдийн засгийн нөхцөл байдлууд холбоотой холбоотойгоор бол юу гэдэг эдийн засгийн нөхцөл сайжраад харьцангуй бас үйлдвэрлэлт хилээд эдийн засгийн өсөлт өндөр байгаад ийм байгаа тохиолдолд бол тодорхой хэмжээгээр бол бодлогын хүнд бол өөрчлөлт оруулах тохиолдол байдаг. Гэтэл бол яг ингээд хуралдаад ярилцах явцад бол тодорхой хэмжээнд бол эдийн засаг дээр тодорхой савлгаанууд үүсээд гэдэг юм уу. Яг яагаад л энэ чинь эргээд дараа нь одоо гаргасан шийдвэр маань тодорхой хугацааны дараа яг ард иргэдийн амжиргаанд нөлөөлөх ийм асуудлууд гардаг шүү дээ. Хамгийн сүүлийн хуралдаан хийх үедээ жишээлбэл одоо юу гэдэг яг энэ төсвийн одоо орлого бүрдэлт дээр жишээлбэл асуудалтай байгаад гэдэг юм уу. Тэ ингээд энэ яг Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзэх юм бол бас одоо байгаа төвшнөөс нь ингээд дордох хэмжээнд очилчихгүй байх юмсан ч гэдэг юм уу. Тэгээ иймэрхүү нөхцөл байдлууд ажиглагдж байгаа учраас тухайн үеийн дээрээс нь гадаад эдийн засгийн нөхцөл байдал ч гэдэг юм уу. Нөгөө шатхууны үнийн тасалдал ч гэдэг юм уу. Ийм шатхууны тасалдал ч гэдэг юм уу. За тэгээд энэтэй холбоотой энэ асуудлууд үүсэл дээрээс нь нөгөө махны үнийн өсөлт ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд гаргаж байгаа. Дээрээс нөгөө инфляц маань өөрөө яг бас зорилттой түвшинд үгээ орж ирж амт болоогүй байсан тийм. Иймэрхүү нөхцөл байдал гээд олон нөхцөл байдлууд бол гарч ирж байсан учраас бол бодлогын хүүг хэвээр хадгалах ийм шийдвэрүүд бол гараад явж исэн юм л байгаа юм л да. Тэгэхээр заавал өөрчлөлт орохгүй ч гэсэн хэвээр хадгалах нь өөрөө бас цаанаа утга агуулгатай байх нь шүү дээ. Тэгэхээр нэгэнт одоо эдийн засгийн нөхцөл байдал дээр үндэслээд шийдвэр гардаг гэд та хэлсэн учраас асуухад одоо Монголын ер нь эдийн засгийн нөхцөл байдал мөнгөний бодлогын төлөв талаасаа те одоо ерөнхийдөө хатуу төлөв дээрээ байгаад байна гэж ер нь хэлээд байгаа. Ер нь цаашдаа ер нь яхаар хандлагатай байна. Мэдээж одоо гадаад эдийн засгийн орчноос хамаарал маш өндөр байгаа. Тодорхой бус байдал өндөр байгаа юм үүдтэй. Таны одоо өөрийн бас хувийн бодол шинжээчийн одоо эдийн засгч хүний нүдээр харахад Тэгэхээр ер нь бол яг хуу эдийн засгийн нөхцөл байдал бол бас тэмч амар бас биш байна л да. Ялангуяа Орос Украины дайн гээл 4 жил үргэлжиллээ. За энэтэй араас нь үргэлжлүүлээд одоо энэ Иран, Израиль, Америктэй холбоотой дайн гараад ирлээ. Энэтэй холбоотой манай гол экспорт болон импортын түнш болох бүгд найрамд хятад ард улсын эдийн засагт тодорхой хэмжээний нөлөө үзүүлэхээр боллоо. За дээрэс нь манай эдийн засгийн бас харилцаанд тодорхой хэмжээгээр оролцож байдаг Япон, Солонгос гээд эдгээр улсуудад жишээлбэл одоо нефтийн тасалдал үүсэх нөхцлүүд үүссэн. Энэтэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтүүд явагдах магадлал өндөртэй болчлоо. За тэгээ олон дэлхийн улс орнуудын төв банкуд ерөн бодлогын хүүгээ бас нэмэгдүүлэх чиглэлийг бас барьж байгаа ийм нөхцөл байдал байж байгаа. Тэгэхээр бол яг хөө энэтэй аваад үзэхэд бол манай улсын эдийн засгт нөлөөлөх нөлөөллүүд бол бас нэлээд хүчтэй орж ирэх магадлал бол байгаа. Яг одоо бол ойрын хугацаанд гэдэг юм уу өнөө маргааштай одоо ингээд шууд одоо нөлөөлөл нь харагдахгүй ч гэсэндээ тодорхой хугацааны дараа ялангуяа олон улсад хийгдэж байгаа ажлуудаас хараад 90 хоног одоо жишээлбэл ингээд энэ дайны нөхцөл байдалтай үргэлжлээд ирэх юм бол эдийн засгт үзүүлэх нөлөөллүүд нь илүү хүчтэй болно гэж ингээд яригдж байгаа. Тэгэхээр манад ч гэсэн бас энэ нөхцөл байдлууд бол нэгэнт ажиглагдах юм байгаа учраас бол ер нь Монгол дээр одоо хийж байгаа ажлуудын хүрээнд судалгаануудын хүрээнд гарч ирж байгаа үр дүнгуудыг эдийн засгийн нөхцөл байдалтай нь уялдуулаад аваад үзэхэд бол мөнгөний хатуу бодлого бол цаашдаа бас тодорхой хугацаанд үргэлжлээд явах гэсэн ийм бодолтой байгаа. За тэгээ мэдээж энэ дээр бол би ганцаараа шийдвэр гаргадаггүй. Бусад бас хорооны гишүүд шийдвэр гаргадаг учраас тэдгээр гишүүд бас ямар үзэл бодолтой байх нь, судалгааны үр дүнгууд ямар гарч ирэх нь те эдийн засгийн нөхцөл байдлыг юу гэж харах нь тэдгээр бүгд хоорондоо ярилцчихэд бас түрүүний хэлжсэн олонхын саналаар бол шийдвэр гарна. Тэгтээ бол яг хөө тодорхой эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуудад аваад үзэхэд бол бодлогын хүү маань бас тодорхой хугацаанд бас хатуу төлөвөр явах хаа гэж бодож байна. Тэгэхээр гадаад эдийн засгийн орчин бол мэдээж манай Монголын эдийн засгт маш хүчтэй нөлөөлдөг тийм. Эдийн засаг маань өөрөө нэлээд гадаад эдийн засгийн орчноос хамааралтай эмзэг байдал өндөртэй байдаг. Одоо энэ үүсээд байгаа нөхцөл байдал энэ Ираны дайн гэдэг ч юм уу, Орос Украины дайн эдгээр нөхцөл байдалд яг манай яг макро эдийн засгийн талаасаа бид нэр яриад одоо эдийн засгийн өсөлтөнд гэдэг ч юм уу экспортын орлогот одоо сөргөөр нөлөөлөх хэрэгсэлтэй гэдэг ч юм гээд макро түвшинд нь яриад байгаа. Яг бид нэр яг иргэд аж ахуйн нэгжүүдэд яг ингээд бүр жижигрүүлээд одоо бага түвшинд нь
микро түвшинд нь аваад үзэхээр те эдгээр одоо энэ иргэдийн аж ахуй нэгжүүдийн одоо бизнесийн үйл ажиллагаанд яг энэ одоо олон улсын нөхцөл байдал яаж ямар замаар нөлөөлөх боломжтой вэ? Хамгийн эхлээл мэдэгдэх зүйл бол одоо жишээлбэл нефтийн үн гэдэг маань эргээд манай дээр бол бас л бензин шатхуунтай холбогдоод яваад байгаа шүү дээ. Тэгэхээр яг хуу манайх тодорхой хугацаанд бол Оросын холбооны улстай I92 дээр бол нэг тогтмол үнээр аавна гэдэг гэрээтэй явж байгаа. Гэхдээ дизель дээр ч юм уу эсвэл I95 дээр ч гэдэм 98 дээр ч гэдэм юм энэ дээр бол ямар нэгэн тийм гэрээ хэлцэл бол хийгдсэн юм байхгүй. Олон улсын зах зээлийн ханшаар бол ингээд явна. Тэгэхээр одоо гадаад зах зээлдээ нефтийн үнийн өсөлт явж байгаа учраас Оросын холбооны улсын зүгээс манад нийлүүлж байгаа шатхууныхаа үнийг одоо жишээлбэл өсгөнө гэдэг ийм нөхцөл байдал эсвэл одоо хамгийн наад зах нь хаврын тариалалт эхлэх гээл байж гин те. Дээрээс нь уул уурхаан идэвхжил хэлэн нэмэгдэх гээл байж гин. Энд яадаг гэхээр дизель бол маш их хэмжээтэйгээр шаарддаг. Тэгэхээр хэрвээ дизелийн үн өсөд явах юм бол эргээд яах вэ гэхээр манад дээр нөгөө газар тариалангийн бүтээгдэхүүний үнийн өсөлтүүд явагдана. За уул уурхаан бүтээгдэхүүнүүд төр ч гэсэндээ зардал өсөх учраас экспортоо нэмэгдүүлсэн байсан ч гэсэн зардлын өсөлтөөс шалтгаалаад улсын төсөвд орж ирэх татвар багасдаг ч гэдэм үү те. За ийм нөхцөл байдлууд макро талаас ажиглагдах бол иргэдийн хувьд аваад үзэх юм бол шууд бензин шатхууны үнийн өсөлт маань нөгөө инфляцийг хөөрөгдөд гэдэг юм уу нөгөө жижиг үйлдвэрлэгчдийн хувьд чинь тэднээс чинь зардлыг нь бас өсгөхөд яваад өгнө. Тэгээ манайх чинь бас тэгээд түүхийн идэ бас дан ганц өөрөө улсынхаа нөөц болцоогоор хангаж чадахгүй учраас тодорхой хэмжээгээр гадаад улсуудаас авч байгаа тээврийн зардал өсөөл яваад эхлэхээр чинь тэрийгэ дагаал зардал өсөх асуудлууд гараад ирнэ. Тэгэхээр хамгийн ихэнд зүгээр энгийн байдлаар мэдэгдэх асуудал бол одоо жишээлбэл бензин шатхуунаар дамжаал мэдэгдэнэ гэсэн үг л дээ. Тэгээ явандаа ороод ирэхээр яах вэ гэхээр түүхийн идийнх нь өөрийнх нь үнэн хэрвээ хятадтай ч гэдэм үү Оростой ч гэдэм үү те өсөд явах юм бол манад үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үн өсөөл явах жишээний те. За тэгэл эрчим хүчин дээр ч гэсэндээ ер нь бол тодорхой хэмжээнд манай энэ эрчим хүч маань хэдийгээр нүүрсээр гол төлөв яддаг боловч тэр нүүрстэй бас холиод түлхэд ашигладаг нефтийн төрлийн бүтээгдэхүүнийг бас манахаас гаднаас авдаг. За тэгэл асфальт маань өөрөө бас гаднаас ингээд авдаг те. Энэ маань нефтийн бүтээгдэхүүнээр хийгддэг. Тэр энэтэй холбоотой ингээд үнийн өсөлтүүд явагдаад ирэхээр яах вэ гэхээр нийт түвшиндээ улсын эдийн засаг дээрээ чи инфляц өсөөл тэрний иргэдийнхээ амжиргаанд нөлөөлөл ингээд яваад эхэлнэ л дээ. Тэгэхээр энэ бол ер нь энэ гарч ирж байгаа асуудлууд яадаг вэ гэхээр макро түвшин гэхээс илүүтэй иргэд дээр макро түвшиндээ нөлөөлнө. Гэхдээ иргэд дээр эхэлж нөлөөлөл нь бол мэдэгдээд тэр нь яах вэ гэхээр инфляцаар макро түвшиндээ дараагийн шатанд бол нөлөөлөд явдаг л гэсэн үг. Тэгэхээр ер нь бол гадаад эдийн засаг дээр болж байгаа энэ бүх үйл явдал бол иргэдэд бол шууд анзаарахдаггүй ч гэсэндээ иргэдийн гаргаж байгаа зардал дээр нь зардлыг нэмэгдүүлээд явдгаар бол иргэдийн харманаас те мөнгийг нь бол ингээд одоо хулгайлдаг те мэдэгдэлгүйгээр хулгайлдаг ийм л нөхцөл байдал бол гарч ирнэ гэсэн үг л те. Төсөөл талаас нь аваад үздэг штэ те. Одоо ирэх саруудад гэдэг ч юм уу ирэх удирлуудад ирэх жил эдийн засаг ийм байхаар байна гэдэг одоо урьдчилсан эдийн тооцоол төсөөл таамаглал дээр үндэслээд эргээд нөгөө мөнгөний бодлогын хорооны шийдвэр маань ингээд ярилцаад гарч байгаа. Тэгэхээр ер нь мөнгөний бодлого гэдэг маань өөрөө бас нөгөө ирээдүйд чиглэсэн бодлого гэж бас нэрлэдэг байгаа шүү дээ тий. Урьдчилаад инфляц өсөх магадaltaй учраас тэрнээс нь урьдчилан сэргийлэх байдлаар болгоны арга хэмжээнүүдийг аваад идэг тий. Тэгэхээр ер нь цаашдаа бид нэр яг мөнгөний бодлогын төлөө харьцангуй хатуу байх одоо хадлага үргэлжлүүлж магадгүй байна. Учир нь ингээд гадаад эдийн засгийн орчны нөхцөл байдлаас шалтгаалсан одоо эрсдэлтэй хүчин зүйл давмгайлаад байна. Яг олон улсын байгууллагууд ч гэсэн ер нь тэрийг бас анхааруулж хэлээд ах шүү байгаа тий. Тэр ер нь цаашдаа яг бид нэр ингээд уламжлалт болон уламжлалт бус одоо бодлогын хэрэгслүүдэд ашиглаад мөнгөний бодлогын шийдвэрүүд гараа явж байна. Ер нь олон улсын түвшиндөө харахад ер нь төв банкуудын одоо мөнгөний бодлогын төлөө ямар хуу байгаа вэ? Одоо одоогийн эдийн засгийн тодорхой бус байдал өндөр байгаа. Энэ одоо дайн байлдаан эхлэх одоо эрсдэл өндөртэй гэдэг ч юм уу те. Геополитикийн нөхцөл байдлын хурцдмал байгаа үед төв банкуд ер нь ямар одоо байр суурьтай байгаа вэ гэдэг талаас нь юм бол. Тэгэхээр ер нь бол яг хуу түрүүний хэлжсэнчлэн энэ геополитикийн асуудал, энэ дайнтай холбоотой асуудлууд яаж юм гэхээр олон улс дээр бол ер нь бол зардлыг маш их өсгөж байна л да. Ялангуяа түрүүний хэлжсэн нөгөө нефтээс шалтгаалаад нефттэй холбоотой гардаг бүтээгдэхүүнүүд. За ер нь бол масар олон төрлийн бүтээгдэхүүнүүд гэдэг. Нийтдээ бол яг хуу олон улсад яригддаг юу бол нефтээс бол 200 гаруй нэр төрлийн бара бүтээгдэхүүнийг бол гаргаж авдаг. Тэгэхээр эдгээр бүх бара бүтээгдэхүүн дээр хомс
онцлоос шалтгаалаад нийлүүлэлтийн тасалдлаас шалтгаалаад яг үгээр үнийн өсөлтүүд явагдаж эхэлнэ. Тэгэхээр үнийн өсөлтүүд явагдаад ирж байна гэдэг маань улс орнуудын инфляц маань өмнөх жилүүдийнхаасаа ер нь өндөр байх ийм нөхцөл байдал руу орчиж байгаа. Тэгэхээр инфляц өндөр байхаар ер нь альч улсын төв банкуудын хамгийн түрүүнд хэрэгжүүлдэг юм бол бодлогын хүндэл өөрчлөлт оруулж чинь инфляцийг бага байлгах тухай асуудал яригддаг шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь аваад үзэх юм бол ер нь бол ихэнх олон улсын төв банкуд бол ер нь энэ бодлогын хүүгээ бол чангаруулах гэдэг ийм нөхцөл байдлаар бол авч үзнэ. Яг тэгэхээр өмнө нь бол ковидын үед бол тодорхой хэмжээнд бол зарим төв банкуд нь бодлогын хүүгээ сулруулад ингээд явж байсан. Эсвэргээрээ зарим нь хатууруулах бодлого ч гэдэм ингээд янз бүрийн бодлогод явж байсан. Тэгээд ковид дуусаад ер нь ихэнх эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжрах ийм нөхцөл байдал руу орж ирэхэд бол төв банкнууд хүүгээ бол ерөөхдөө бол буулгаад явж байсан шүү дээ. Гэтэл одоо энэ нөхцөл байдалтай холбоотойгоор бол одоо ер нь ихэнх төв банкуудын хүлээгдэж байгаа бодлоготой холбоотой гаргаж байгаа шийдвэр дээр бол бодлогын хүү өсгөнө гэдэг ийм байр суурь болоо явж байгаа. Тэгэхээр энэ бол тэр гол шийдвэр маань эдийн засагт ямар хөө нөлөө үзүүлэх үү, энэ дайны нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх үү гэдгээс шалтгаалаад цаашдаа бас бодлогын хүүгээ яаж авч явах вэ гэдэг шийдвэрүүд нь гарах байх. За тэгэхээр бол ойрын хугацаанд бол харж байгаагаар бол ямар ч байсан бодлогын хүү бол ихэнх улсуудын төв банкуд дээр бол хатуу төлөвөр гэдэг юм уу тодорхой хэмжээгээр бол бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэдэг энэ байр суурьаар явах хаа гэж бодож байна. Тэгэхээр яг төв банкуудын үйл хөдлөл бас ингээд зах зээл түлээлт үүсгэдэг гэж түрүү ярьж ирсэн. Ирээдүйн жилийн мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд мэдээж төв банкуудын нөгөө нэг олон нийтэд харилцаа бас айгүй чухал байна гэж одоо ярьдаг шүү дээ. Одоо ер нь одоо Монгол банк жишээ нь одоо эрх улиралд магадгүй бодлогын төлөвийг ингээд хатуу хэвээр хадгална гэд одоо жишээ нь хэвлэлийн хурлаараа жишээ нь хэлжлээ гэхэд за энэ бас нэг төрлийн дохио зах зээлд өгж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь энэ одоо яг та ингээд хараад бусаар ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд яг Монгол банкны энэ нээлттэй байдал transparency гэж хэлдэг одоо accountability гэж бас ярьдаг илүү найдвартай олон нийтийн зүгээс илүү найдвартай гэж үзэх хандлага гэдэг ч юм уу. Энэ талаас нь та ямар хуу одоо байр суурьтай байгаа вэ? Тийм тэгэхээр ер нь бол яг Монгол банк гаргаж байгаа бүх шийдвэрүүд гэдэг юм уу бодлоготой холбоотой баримт бичгүүд гэдэг юм уу иймэрхүү зүйлсүүдийг бол ер нь бол олон нийтэд бол аль болох нээлттэй байлгахыг хичээдэг. Энэ агуулгаараа бол Монгол банк өөрсдөө холбоотой гаргаж байгаа дата өгөгдлүүдийг бол өөрсдийнхөө сайтн дээр байршуулдаг. Шаардлагатай бусад газруудад бол дата өгөгдлүүдээ бол өгчдөг. За Монгол ялангуяа мөнгөний бодлоготой холбоотой гарсан шийдвэрүүдийг бол тэр даруйд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлдэг те тэрийг нь бол яг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол цаашаа ард иргэдэд хүргэж идэм иймэрхүү байдлаар бол яаж харьцангуй бас нээлттэй байгаа. За тэгээд өөрөөр хэлбэл яг зориод ингээд Монгол банкны талаархтай холбоотой гаргаж байгаа мэдээллийг авъя гэдээ үзэхэд бол сайтн дээр нь бас бусад одоо юу гэдгийг төр захиргааны бусад байгууллагуудтай харьцуулахад бол хамаагүй нээлттэй бүх мэдээллүүд нь бол байж байгаа. За тэгээд яг ард иргэдийн хувьд тэгээд даваад үзэх юм бол ер нь зүгээр Монгол банкнаас гаргаж байгаа бодлого шийдвэрийг ойлгох гэдэг юм уу амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд бас тодорхой хэмжээнд бол санхүүгийн боловсролоо сайжруулах шаардлага байна уу гэж ингэж харагдаж байгаа. За тэгэхээр санхүүгийн боловсрол сайжирна гэдэг маань өөрсдийнхөө амжиргаанд бас тодорхой хэмжээний нөлөөтэй учраас ер нь би хэрэглээгээ ямар хэмжээнд байх уу, ямар хэмжээний зээл авбал миний амжиргаанд дарамт үүсэхгүй байх уу гэдэг юм бүх тооцооллуудаа хийхэд энэ төр тэгээ дээрээс нь нэмээд бас тодорхой хэмжээний хадгаламж үүсгэх гэдэг юм уу те амжиргаанд нөлөөтэй байх тал дээр бол бас Монгол банк бол харьцангуй бас олон нийтэд бол сургалтын үйл ажиллагаа ч гэдэг юм уу те ийм танин мэдүүлэх за ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад энэ төрлийн ойлголтыг өгөхийн тулд бас энэ чиглэлээр хамтраад ажиллаад явдаг ийм байгаа учраас ер нь бол харьцангуй бас үйл ажиллагааны хувьд бол нээлттэй байгаа гэж ингэж харж байгаа. Гэхдээ бас нээлттэй байгаа гэдээ орхиход санаа амраад зүй явах зүйл биш л дээ. Энийгээ бүр иргэн нэг бүрд хүргэх ямар боломж байна. Цаашдаа бас яг энэ Монгол банктай холбоотой гаргаж байгаа шийдвэрүүд за дээрээс нь иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулахтай холбоотой хийх арга хэмжээнүүд бол цаашдаа ч бас илүү юу ах үргэлжлээд явах бах. Тэгээд иргэдийн зүгээс ч гэсэндээ ер нь энэ Монгол банктай холбоотой үйл ажиллагаатай холбоотой юун дээр нь анхаарах вэ? Юун дээр нь үйл ажиллагааг сайжруулах гэдэг юм уу? Эсвэл мэдээлэл авахтай холбоотой явах вэ гэдгээ санал хүсэлтүүдээ бас тодорхой хэмжээнд тавиад явж явах зүйтэй хаа гэж бодож байна.
Бас нэг сонирхолтой байж магадгүй гэж одоо асуухад одоо сая сүүлд Америк нэгдсэн улсад бас яг дахиад Федер жишээ аваад ярихад одоо холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Паул гэж хүн байгаа. Тэр хүнийг буулгах талаарх асуудал одоо Трампын одоо засгийн газар нэлээд асуудал болж яригдсан тий. Тэгэхээр энэ төв банкны удирдлагыг солих шийдвэр гэдэг ч юм уу энэ одоо хараат бус байдал гэдэг асуудал юу нэг хэр ач холбогдолтой сэдв байдгийм бэ? Яагаад ингэж мэдээлэл эрсдлүүд ингэж онцолж яриад байна те? Монголд ч гэсэн сая сүүл Монгол банкны удирдлага бас солигдоод удаагүй байна. Тэгэхээр энэ талаас нь та тайлбарлаад өгвөл. Тийм тэгэхээр яг юу яах хэвээр. Ер нь бол Монгол банкнаас гаргаж байгаа бодлого шийдвэр гэдэг маань ямар нэгэн улс төрийн нөлөөгүй яг цэвэр эдийн засгийн үйл ажиллагаа, эдийн засгийн үйл ажиллагааг хэвээ явагдах, тогтвортой өсөлтийг хангах, ард иргэдийн амжиргааг хамгаалах гэдэг юм энэ чиглэл рүүгээ илүү төлөвлөгөө анхаарч явах хэвээр. Гэтэл яг үгээр яг улс төрчдийн зүгээс яг үгээр өөрсдийнхөө хүсэл сонирхлыг тулгах асуудлууд бол байдаг. Тэр агуулгаараа одоо ерөнхийлөгч нарт нөлөөлөх ийм шийдвэр гаргаа гэж тулгах ч гэдэм юм иймэрхүү асуудлууд байдаг. Тэгээ энэтэй холбоотой бол нөгөө төв банкны хуулиараач тэр хүлээсэн үүргийнхаа хүрээнд ч тэр ямарваа нэгэн улс төрийн нөлөөнд автахгүйгээр шийдвэр гаргаж явах ёстой. Тэгэхээр энэ шийдвэр нь таалагдаагүй тохиолдолд бол бас удирдлагыг нь солих, халах, өөрчлөх тухай асуудлууд бол яригддаг. За манай дээр ч гэсэндээ бас тодорхой төвшөнд өмнөх ерөнхийлөгчийг бас халах гэж гэдэг юм уу солих гэж улс төрийн хүрээнд яригдаад явж исэн тохиолдлууд байгаа. Одоогийн шинэ ерөнхийлөгчийн хувьд бол яг мөнгөний бодлоготой холбоотой ямар нэгэн улс төрийн нөлөөлөлд автахгүй яг шинэ бодлогын хүрээнд нөгөө хуулийнхаа хүрээнд шийдвэрээ гаргаад явна гэсэн байр суурийг бол илэрхийлсэн. Тэгэхээр одоо цаашдаа бас яг энэ агуулгынхаа хүрээнд ямар нэгэн улс төрийн гэдэг юм уу шийдвэр гаргалтанд нөлөөнд автахгүйгээр шийдвэр маань гараад явах хаа гэж ингэж бодож байна. Тэгээ ер нь бол яг Монгол банкны ерөнхийлөгчийг бол улсын хурлаас томилдог. Тэгэхээр улсын хурал дээр бол ажиллаа тайлагнадаг. Тэгэхээр тэр зарчмынхаа хүрээнд л хийсэн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн арга хэмжээгээ улсын хурал дээр тайлагтахаас биш хэн нэгэн хүний өмнө хариуцлага хүлээж тайлбар тавих гэдэг юм уу нөлөөлөлт нь автах ийм асуудал бол энэ дээр бол байхгүй гэж ингэж байна гэсэн. Тэгэхээр төв банкны үйл ажиллагаа хараат бус байхын хэрээр бодлогын үйл ажиллагаа бас илүү одоо үр дүнтэй илүү явагдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бас нэг сонирхолтой санагдаж байгаа зүйл нь мэдээж бид нар одоо орчин үед илүү нөө одоо аж үйлдвэрийн хувьсгалаас дараагийн одоо төвшөнд буюу одоо энэ шинэ техник технологи одоо ерөн үед ирчээд байгаа тий. Одоо бүхий л салбарт одоо AI хөгжиж гин гэдэг ч юм уу ингээд machine learning гэдэг шинэ төрлийн технологиуд нэвтэрж байгаа. Энэ одоо технологийн шинжилэл гэсэн ер нь энэ банк санхүүгийн салбарт бас төв банкны үйл ажиллагаа нөлөөлөх одоо боломж гарч ирж гинэ гэж хараад байгаа. За үүний нэг жишээ нь гэх юм бол дэлхийн одоо зарим улсуудын төв банкуд цахим одоо өөрсдийн цахим мөнгийг гаргах одоо юм одоо жишээнүүд ажиглагдаж байгаа тийм. Хамгийн тод жишээ нь бол Хятадын бол одоо дижитал юан гэж гарсан жишээ тийм. За ер нь CBDC гэж нэрлэдэг байгаа энэ төв банкны цахим мөнгө өөрөө яг нэг BIS гэдэг нэг олон улсын одоо байгууллагын хийсэн судалгаан дээрээс харахад бол за дэлхийн бараг 130-аад улс энэ одоо цахим мөнгийг гаргах талаар ерөнхийдөө судалсан юм байна төв банкуд. За ерөнхийдөө судалгаанд оролцож байгаа банкуудыг харуул нэг 95% гэж хэлж байгаа юм билээ. Энэ одоо цахим мөнгийг одоо нийлүүлэх талаар судалсан, тодорхой хэмжээнд судалж үзсэн. Эсвэл зарим нь ингээд тушаад эхэлсэн гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ чиглэлээр одоо энэ илүү шинэ технологи гэдэг ч юм уу, шинэ инновац дээр суурилсан үйл ажиллагаа одоо өргөжих боломж Монголд байгаа юу? Ер нь энэ төрлийн үйл ажиллагаа ер нь хэр төвшөнд явагдаж байгаа юм болоо? Тэр манай улсын хувьд бол харьцангуй ийм дижитал ертөнц гэдэг юм уу, тоон систем гэж нэрлэгдээд байгаа тийм. Ер нь бол энэ шинэлэг инновацийн асуудлууд бол Монголд бол харьцангуй бас бусад улсуудтай харьцуулахад бол хурдан нэвтрэх боломжтой байж байгаа. Хүн ам цөөхөн за тэгээд ийм тархаа бутархаа ийм байдалтай байгаа тохиолдолд бол энэ инноваци гэдэг юм уу, энэ ачаар бол хам бүх үйл ажиллагаануудын зардлыг бол маш их хөнгөвчлөх боломжтой байдаг учраас ер нь манай юуны арилжааны банкуудын хувьд бол энэ инновац гэдэг юм шинэ техник технологиг бол тусгаж явахдаа бол маш их хурдан байж байгаа. Одоо тэгэл ямар ч хүн бол дурын байдлаар бол гар утснаасаа гүйлгээгээ хийх гэдэг юм гар утснаасаа мэдээллүүдээ авчих ийм боломжууд бол ер нь бүрдэж байгаа. За тэгэхээр энэтэй холбоотой бол Монгол банкны зүгээс ч гэсэн үйл ажиллагаагаа аль болох иргэдэд хялбар шуурхай хүргэх за арилжааны банкудтайгаа ч гэсэн харилцахдаа бас энэ техник технологийн дэвшлиг ашиглах ийм шаардлага бол байж байгаа. За тэгэхээр энэ
энэ цахим мөнгөний асуудлын тухайд гээд аваад үзэх юм бол ер нь бол Монголд бол бас тодорхой хэмжээнд бол энэтэй холбоотой судалгаанууд бол хийгдээд явж байгаа. Монгол банкны зүгээс ч гэсэндээ ер нь бол энэ цахим мөнгийг бол нэвтрүүлэх боломжтой гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ цаашдаа бол энэ чиглэлээр бол нэлээд сайн гүнзгийрүүлсэн судалгаа юмудаа хийгээд явах юм бол энэ цахим мөнгийг бол ашиглаад явахд бол буруудах зүйл байхгүй. Зүгээр яг нэг анхаарах зүйл байгаа нь бол аюулгүй байдал талаасаа маш сайн анхаарах ёстой. Ягаад гэвэл энэ цахим мөнгөтэй холбоотой асуудлууд ямар нэг байдлаар одоо кибер аюулгүй байдал гэж нэрлэгддэг. Кибер халдлагад өртөж байгаа тохиолдолд бол иргэдийч тэр улсад ч тэр ер нь асуудалтай байх учраас ер нь бол энэ талын хамгаалалт, энэ талын системийг хөгжүүлэх асуудлыг бол нэлээд сайн хөгжүүлээд бас тодорхой хэмжээнд одоо туршиж үзээ хязгаарлагдвал хүрээндтэй туршиж үзээд олон нийтэд ингээд бүрэн нэвтрүүлэхээс өмнө тодорхой хэмжээнд бол нэлээд судалгаа шинжилгээтэйгээр тодорхой орчинд туршилттайгаар за хамгаалтуудаа сайн хөгжүүлсэн байдлыг нүүдээ нэлээд сайн хийчээд тэгээд олон нийтэд бол санал болгоод явхад бол энэ маань орчин үеийн ажил төрийн хувьсгал гэж нэрлэгдээд байгаа. Ер нь бол бүх юмнууд одоо энэ шинэлэг инновац технологийн зайнаас гэдэг юм уу те ингээд харьцах боломж бүрдэж байгаа. Энэ одоогийн нөхцөлд бол энэ маш зөв арга зүйтэй гэж ингэж үзэж байгаа. Тэгээ хувь хүнийхээ хувьд бол ямар ч байсан энийг хэрэгжүүлээд явахыг бол дэмжиж байгаа юм байна. Яг нь CBDC цахим мөнгө нь өөрөө ритейл буюу жижиглэн иргэд хоорондын одоо гүйлгэнд юм уу эсвэл нөгөө бөөнөрөө wholesale гэдэг чтэй. Одоо том дүндээ гүйлгэн дээр ашиглаад ингээд ялгаатай байдлаар улс орнууд судалж байгаа юм билээ л дээ. Тэгэхээр ер нь бол Монголын хувьд бол яг судалгааны түвшинд бол байгаа гэж ойлгох нь тийм. Тэгвэл яг таны хувьд ер нь одоо банк санхүүгийн салбарыг ерөнхийд нь ингээд аваад үзэхэд одоогийн яг төлөө одоо бусад хөгжиж байгаа орнуудтайгаа харьцуулахад яг хөгжлийн ямар хуу түвшинд явж байна манай улс сайн үзүүлэлтүүд юу байна? Ер нь цаашдаа хандлага нь ямар чиглэлд хөгжөхөөр байна те энэ талаас нь таны үзэл бодлыг сонсвол тийм яг нь Монгол улсын хувьд бол санхүүгийн зах зээл гэж ярихаар өмнө бол зөвхөн банкар ойлгогддог ийм нөхцөл байдалтай байсан. Одоо бол харьцангуй бас санхүүгийн зах зээл хөгжил гэдэг ойлголтыг бол бас иргэд хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл гэдэг ингээд бас тодорхой хэмжээнд бол ойлголттой болоод эхэлж байна те. За тэгээд ерөнхийдөө бол хөрөнгийн зах зээл дээр компаниуд ч гэсэн энэ агуулгаараа урд нь бол санхүүжилтийг зөвхөн банкнаас зээл авах замаар шийддэг байсан бол одоо бол өөрсдөө бие дагаа бонд гаргадаг ч юм уу те эсвэл хөрөнгийн зах зээл дээр IPO хийх замаар бас хөрөнгө татан төвлөрүүлэх боломжтой байдаг маань гэдэг юмнуудыг ойлгоод ер нь бол бас ингээд харьцангуй гурван талт гэдэг юм гурван тулгуурт санхүүгийн нөхцөл байдлуудыг бол бас харьцангуй бас ойлгож хэлж байгаа юм нөхцөл байдал байж байгаа. За тэгэхээр цаашдаа бол мэдээж санхүүгийн зах зээл хөгжийн хэрээр бол яг банкнаас хамаарсан санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа бол багасаад эсрэгээр хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл хөгжөөд явах юм бол энэ маань бас олон улсын төвшөндөө бас ойртоод очих юм боломж нь бүрдэх байх гэж ингэж харж байгаа. Гэхдээ мэдээж бол хөрөнгийн зах зээл хөгжөөд бол манад бол тодорхой хэмжээнд бол хугацаа шаардлагатай байгаа юм л да. Олон улсын төвшөнд бол хүртэл ялангуяа олон улсын биржүүдийн ангиллалаар одоо яг энэ ангиллалд нь орхон ч гэдэм ийм нөхцөл байдлуудыг аваад үзэх юм бол манайх бас шаардлага хангахгүй зүйлсүүд байж байгаа. Гэхдээ бол цаашдаа бол тавьж байгаа шаардлага шалгуурт нь тавиад ингэж явах юм бол санхүүгийн зах зээл бол хөгжих орон зай бол манад бол хангалттай байгаа гэж ингэж харж байгаа. Зүгээр яг Монгол банкны зүгээс бол мэдээж энэ санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд бол тодорхой хэмжээнд өөрийн хувь нэмрийг оруулж явах хэрэгтэй. Яг олон улсад бол Монгол банкны үнэлгээ бол харьцангуй гайгүй үйл ажиллагаа бол сайн явагддаг гэж үнэлэгддэг юм байж байгаа. За тэгэхээр тэр үнэлгээ маань бас тодорхой хэмжээнд эдийн засаг дээр бодиттой байдлаар хэрэгжих ёстой. Түүнээс бол зүгээр тэндээ үнэлүүлчихэд яваад байна, сайн байна гэдээ яваад байхгүй. Ер нь бол эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад санхүүгийн зах зээлийг тогтвортой хөгжүүлэхэд бол үүрэг оролцоогоо орох ёстой. Тэгээд ер нь бол цаашдаа бол манай улсын хувьд бол хэдийгээр жижиг эдийн засаг ч гэсэн санхүүгийн зах зээлийн хувьд бол өргөн боломж байгаа. Цаашдаа бас хөгжих боломжууд нь нээлттэй байгаа. Одоо биднес бас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлээд яригч байгаа бол дараагийн нэг хөгжүүлэх ёстой асуудал бол даатгалын зах зээлийг бас хөгжүүлэх ёстой. Даатгалын зах зээл бол хөгжиж эдийн засаг дээр үүсэх эрсдлийг бол хаах боломжууд бол нэлээд бүрддэг учраас энэ тал дээр бас цаашдаа бол бусад одоо нөгөө санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн зүгээс ч санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ч тэр бас анхаарч ажиллах юм бол манай улсын хувьд бол гурван тулгууртай санхүүгийн систем маань илүү бэхжээд явна гэж ингэж бодож байна. Энэ таны яриан дээрээ сонсоход бас нөгөө нэг мөнгөний орлого талаасаа ч гэсэн бас нөгөө нэг хэрэгжилтийг илүү сайжруулах боломжтой тийм нөгөө мөнгөний орлогын шилжих механизм гэдэг дотроо бас нөгөө нэг хөрөнгийн үнээр дамжих нөлөө гэж бас байдаг шүү дээ. Тэгэхээр тэр замыг нь бас илүү нээж өгөх боломжтой байгаа гэсэн. Ингээд ярианыхаа төгсгөл тэгвэл хоёлаа яг таны зүгээс ер нь ингээ олон нийтийн дунд гэдэг ч юм уу те яг нийтлэг
одоо буруугаар ойлгогддог нэг тийм ямар нэгэн ойлголт байдаг бол залруулж хэлэх ёстой гэдэг ч юм уу те. Таны зүгээс одоо хүмүүс нэг энэ зүйлийг ойлгочихосоо гэж боддог. Тийм нэг зүйл хэлээч гэвэл та юу гэх вэ? За ер нь бол яг гол асуудал нь нэг бодлогын хүлээл хүмүүсүүд яригадаад байдаг шүү дээ. Яг энэ бол Монгол банкнаас явуулж байгаа мөнгөний бодлогын үндсэн нэг асуудал мөн үгүй л мөн. Гэхдээ ер нь бол яг зээлтэй холбоотой асуудал яригдаад зээлийн хүүгээл яригдахаар л ер нь бол Монгол банк л бууруулахгүй байгаа юм шиг ийм нөхцөл байдлууд бол анзаарэгддэг. Гэтэл энэ зээлийн хүү гэдэг юм чинь бол маш олон зүйлийн нийлбэрээр бол бүрддэг юм аа. Тэгээд тэр бүхнийг нь бол шууд одоо ингээд буулга гэсний дагуу буулгаад байх боломж бол байдаггүй. Тэр чинь зээл татж байгаа их усүр гэж байж байгаа. Тэгээ их усүрийнх нь өөрийнх нь зардал нь ямар байдаг вүлээ. Манай улсын зээлжих зэрэглэл ямар байгаа вэ? Тэгэхээр зээлжих зэрэглэлтэйгээ уялдаад олон улс дээрээс татж байгаа их хөрөнгөний их усүр маань өөрөө үнэтэй өртөгтэй байгаа. За дээрээс нь валютын ханшны өөрчлөлтүүд бас нөлөөлнө. Тэгээ инфляцийн өөрчлөлтүүд нөлөөлнө. Дээрээс нь эргээд тэр оруулж ирж байгаа газар маань өөрөө бас тодорхой хэмжээнд ашигтай ажиллах ёстой ашиг нэмнэ гэх мэтлэнгээр маш олон зүйлсийн нийлбэрээр энэ зээлийн хүү гэдэг зүйл маань өөрөө тодорхойлогддог учраас иргэдийн хөлсөн хүлээгээд байгаа шиг одоо шууд зээлийн хүүг одоо 4% болго 5% болгох ч гэдэм үү те ингээд хэлснийхэн дагуу буулгах боломж байхгүй. Энэ ямар тохиолдолд буух ёстой вэ гэхээр эдийн засаг хөгжөөд улс орны нөхцөл байдал сайжраад хөдөлмөрийн бүтээмж дээшлээ те манай дээр чинь бүтээмж бол харьцангуйд нь таар байгаа шүү дээ. Бүтээмж сайжраад эдийн засаг тэлээд харьцангуй бас нөхцөл байдлын шаанд нь сайжраад одоо олон улсын үнэлгээгээр AA нэмэх ч гэдэм 3H за 3A руу ороход ч хэцүү байх. Ерөн зүгээр ингээд ядаж нэг A англи руу ч гэдэм үү те ингээд ороод ирж байгаа тохиолдолд бол цаашдаа бол бас зээлийн хүү гэх юм уу энэ юмнуудыг бол бууруулах боломж нь бүрднэ. Тийм болохоор та хэд маань бас өөрсдийн санхүүгийн боловсролоо сайжруулад ер нь энэ зээлийн их усүр их өртөг нь өөрөө юунаас бүрддэг юм би яагаад ингээд өндөр өртөгтэй зээл аваад байгаа юм шиг тийм үү те энийгээ өөрсдөө бас нэг судлаад мэдээд ойлгоод авбал бас тодорхой хэмжээнд энэ буруу зүрх ойлголтоо засах юм болоо да гэж ингэж боддог. Тэгээд түүнээс бол энэ улс төрчдийн одоо юу гэдгийг ярьж байгаа шиг зээлийн хүүг өнөдөр буулгаа гэд хэлэхээр дагаад за буулгая гэж буулгачих болдгүй юм шүү гэдэг юмыг л хамгийн түрүүнд иргэдтэй ойлгосоо л гэж хүсэж байна та. Маш чухал сэдвийг гаргаж ирж ярьлаа гэж бодож байна. За ингээд хоёлаа яриагаа энэ хүрээд дуусгая. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд цаашдын таны ажилд нь бас амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Insights podcast-ийн энэ удаагийн дугаараар Монгол Улсын их сургуулийн дэд профессор Их Амгалан оролцож мөнгөний бодлогын талаар одоо илүү ойлгомжтой тайлбарыг та бүхэнд хүргэсэн гэж найдаж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Мэргэжлийн дүгнэлт оновчтой шийдвэр. Subscribe хийгээд зах зээлийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.